За сайн бацхан уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийнхөө хичээлээр би та бүхэнд компьютероо илүү хурдан болгох багахан аргуудаас та бүхэнд хуваалцахыг хүслээ. За эхний алхам бол start буюу зүүн дуудлын дэдгдсэн дээр дарж аваад search дээр run буюу run command-ыг ажиллуулах хэрэгтэй. За тиймүүд хамгийн түрүүнд энэ байхгүй байдаг учраас temp гэж дараад авт дарчна. За тиймүүд энэ дотор байгаа бүх зүйлүүдийг delete хийн. За тэгээд хэрвээ энэ ингээд бүр дүүрсэн байвал ингэхгүйгээр Ctrl A гэдэг бүгдийг төвчлөхийг сонгоод за тэгээд delete дарах байгаа. За тэгээд энэ ортлынхыг сонгож угаад try again гэдэг. За ингээд болцсон бол escape гэдэг дарчих боломжтой. За хоёр дахь алхам нь болохоор дахиад яг run command-а дуудаад за энийг арилгаад энэ дээрээ repeat гэж чинь repeat гэж чинь за ингээ гарч ирмүүд энд анхаарал заагаад continue буюу үргэлжлүүлэх гэж гарч ирнэ. За энэ дээр дарна. За зарим компьютерээс шалтгаалаад энэ жоохон удах гэдэг тал байдаг. За энэ ингээд доош нэлээд олон байгаа учраас энийг Ctrl A гэж дараад за ready boot гэдгийг орхичуулах зүгээр. За бусдын бас муу адил delete дарчин. За delete гэхдээ бас хогийн савар бид нар орцсон байгаа учраас хогийн савнд орцсныхан дараа таад хогийн савнд бас устгаарай гэсэн үг шүү. За ингээд энэ хоёр арга болцсон. За гурав дахь арга нь болохоор компьютерийнхоо C диск руу ороод Windows гээд доошоо явж аваад software distribution гэдэг энэ дээр дараад download гэдэг. За би нэг ингээд саяхан ингээд устгацсан учраас энэ их цөөхөн харагдаж байгаа. За зарим хүмүүсийнх бол нэлээд олон болсон байж магадгүй. За тэгээ бүгдийг нь бас delete хийчих хэрэгтэй. За ингээд гурав дахь арга болчлоо. За дөрөвдөх нь болохоор дахиад start-сан дээр дараад disk clean up гэдэг ингээд гараад ирнэ. Disk-ийг бичгээд ирнэ. Хэрвээ та ядах disk-ийг гарч ирэхгүй бол clean up бүрэн бичээд за дарчих хэрэгтэй. За тэгээд эндээс C-г сонгоод окей дарчих. За тэгээ ингээд уншаад гараад ирэнгүүт нь за эднэр дээр байгаа бүгдийг чеклээд урдхын чеклээд clean up system file. За дахиад уншиж энэ дээ. За энэ бол компьютерийн багтаамж хэрэг зүйлүүд байгаас шалтгаалаад янз бүр уншиж магадгүй учраас заримдаа жоохон хүлээх шаардлага гардаг шүү. За тэгээд болсон байна. За тэгээд дахиад эднийг ер нь нэг сонгоод авторчих хэрэгтэй. За ингээ харуул нэг шаардлагагүй файлсуудыг ингээд цэвэрлэж байна гэж харагдаж байна. За ингээд та бүхэнд амжилт хүсье. За тэгээд эднэр нь болохоор ер нь цаашдаа бас ингээ байнга хэрэглээ сурчвал таны компьютер ингээд ачааллах ингээд удах зүйлүүдээс хамгаалах боломжтой байгаа шүү.